Сайн байцгаана уу? Миний Улаанбаатар нэвтрүүлгийн ээлж дугаарын зочноор Nestlé орон сууцны корпорац зэн захирал Говь сайхан оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. Сайн байна таны. За тэгээд манай нэвтрүүлгийн эхний асуултыг Говь сайхан гэж хэмбэ гэдэг асуултаар эхлэе. Та өөрийнхөө тухай үзэл бодол, философи, тэгээ ажлын туршлагынхаа талаар ярилцсан. За миний хувьд Nestlé орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлаар 2021 оны 3 сараас эхэлж ажиллаж байгаа. Тэгээд би ер нь бол одоо барилгын салбарт 2010 оноос хойш ажиллаж байна. Анх бас одоо хувийн хвшилд барилгын гүйцэтгэгч компани захирлаар 2010-аас 19 онд ажилласан. Ингээд 16 оноос дүүргээ иргэдийн хурлын төлөөлөгч, 2020 оноос Nestlé иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож ажилласан. Тэгээ бас энэ хугацаанд Nestlé иргэдийн хурал дахь дэд үтцийн барилга дэд үтцийн хорон даргаар бас одоо ажиллаж байсан. Ингээд 2021 оноос Nestlé орон сууцны корпорацийн захирлаар ажиллаж байгаа. Ингээд Nestlé орон сууцны корпорац маань бол Улаанбаатар хотод орон сууцны бодлогыг хэрэгжүүлдэг. Мөн одоо Улаанбаатар хотын агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд, орон сууцжуулах чиглэлд, шинэ суурьшлийн бүсд хэлэх, мөн одоо төрийн хөгжлийн түншлэлийн хүрээнд олон улсад нэвтэрж байгаа шинэлэг технологи арга аргачлалыг бас одоо барилгын салбарт нэвтрүүлэх чиглэлд ажилладаг ийм байгууллага байгаа. Тэгэхээр ажил албан тушаал томилогдох болгонд бол хүмүүст амбиц байдаг. Тэгэхээр Nestlé орон сууцны корпорацийн захирлын амбиц нь юу вэ? Та одоо энэ Nestlé орон сууцны корпорацийг удирдах явж байгаа үед одоо барилгын салбарт нэг ийм дутагдaltaй байна. Үүнийг одоо энэ хүү ажлынхаа өрөөнд яаж шийдэх вэ гэж бодож явдаг асуудлууд юу байна? Nestlé орон сууцны корпорацийн хувьд бол хувьцаат компани хэлбэрээр, хаалттай хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Nestlé-ийн төсвөөс ямар нэгэн татаас авдаггүй. Өөрөө өөрсдөө яг энэ зах зээлийн зарчмаараа санхүүжилтээ хийж явдаг ийм байгууллага. Энэ утгаараа бас Nestlé орон сууцны корпорац цаашид санхүүгийн хувьд бас илүү тогтвортой ажилладаг. Мөн төр хувийн ишлийг бас одоо холбосон гүр хэлбэрээр ажилладаг. Санхүүгийн хөрөнгө оруулалтыг бас одоо гадаад дотоод зах зээлээс татсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ийм байгууллага болохыг зорж ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид бас хөрөнгөний зах зээл дээрээс санхүүжилт босгож хөрөнгөөр баталгаажсан үнд цаас гэдэг энэ бүтээгдэхүүнийг бас Монголын барилгын салбарын зах зээлд бас анх удаа гаргаж Nestlé Улаанбаатар хотод анх гаргаж нийтдээ 150 тэрбум төгрөгийн бондын санхүүжилт босгож 1800 орчим айл өрх одоо төрийн албан агч нарт түрээслээд өмчлөх гэдэг ипотекийн зээлийн нэг төрөл болох одоо энэ бүтээгдэхүүнийг бас одоо зах зээл дээр гаргаж одоогоор бас 3500-аас 3800 орчим иргэний иргэн төлөлтийг бас одоо хариуцаж одоо хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээл дээр бас үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ энэ утгаараа цаашид Nestlé орон сууцны корпорац бол хөрөнгөний зах зээл дээр санхүүжилт хөрөнгө босгодог. Энэ хүрээндээ Улаанбаатар хотод энэ агаар хөрсний бохирдлыг бууруулах, дэд төвүүдийг бас хөгжүүлэх, мөн одоо газрын менежментийг бас олон улсын жижигт хийгддэг энэ зарчим руу шилжүүлэх, хөрөнгөний зах зээл дээр бас үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагыг зорж байгаа. Зөв. Түрүүн та хэллээ шүү дээ. Одоо Nestlé орон сууцны корпорац нь болохоор төр хувийн хөгжлийг хооронд уялдуулах, тэгээ хөрөнгө оруулалт босгох чиглэлээр ерөнхийдөө эхэлж ажилладаг. Тэгэхээр одоо манай хувийн хөгжил болон манай ч хоёр нь хувийн хөгжил болгон аж ахуй нэгжүүд барилгын одоо төслөр хэрэгжүүлж байгаа хувийн сектор болохоор төр ерөөсөө хувийн хөгжлийн ажлыг хийх ёстой бийг тийм үү? Төр ингээд ойгоо олон салбараараа ингээд дамжиж хийгээд байна гэдэг иймэрхүү одоо ойлголтын зөрүү гэдэг юм уу? Эсвэл мэдээллийн одоо хомс гэдэг юм уу? Мэдээлэл эсвэл энийг ойлгуулах
төвшний хэмжээнд аваач өгөх гэдэг ч юм уу. Тэгэхээр та энийг бас сайн ярьж өгөх хэрэгтэй байна л да. Төр хувийн хөгжил гэхээр хувийн хөгжил тийм л байгаа. Бид нар ингээд ажил хийхээр ингээд нийслэл нэх олон компани байгуулж гарч ирчээл тийм ээ. Тэгээ өөртөө ингээд бага олон юмнууд хийх гээд байгаа шиг бид нар яг юу хийх юм бэ гэдэг иймхүү асуултууд гарч ирдэг байхгүй энэ талаар да. За нийслэлийн орон сууцны корпорацийн хувьд бол бид нөгөө орон сууц барьдаг барилгын компани бол биш. Яг энэ нөгөө Улаанбаатар хотоос орон сууцны чиглэлд барьж байгаа бодлогыг хэрэгжүүлэх. Тэгээд энэ хүрээндээ бас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх. Одоо хувийн хвшилтэй одоо хамтарч хувийн хвшлийг одоо бас энэ салбарт ажиллах боломж олцоогоор хангах чиглэлд илүү түлхүү ажилладаг гэсэн үг. Тэгээд энэ хүрэн дээр одоо бид нар гэр хорооллын дахин төлөлтгээл энэ төслүүд хэрэгжиж байгаа. Энэ төслүүдийн хэрэгжилт өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд одоо хэрэгжилт маш бага 12-аас 13% ингэж хэрэгжсэн. Тийм учраас энэ дээр бол эргэн аж ахуйн нэгж хоёр харилцан тохиролцож газар чөлөөлөлтөө хийдэг, төр зөвхөн байршлыг нь зааж өгдөг, батламжилдаг юм байсан. Тэгээ энэ дээр бас нөгөө төслийн хэрэгжилт удаашралтай явагдаад дээрэс нь маш олон иргэд бас одоо энэ төслүүдээс хохирсон ийм асуудлууд гарсан. Тийм учраас энэ дээр бас одоо нийслэл бодлогын хувьд бас өөрчлөлт, шинжилэлт хийсэн. Ингээд урд өмнө одоо зарласан гэр хорооллын дахин төлөлтөөс хохирсон иргэдийн хохирлыг барагдуулж дахин одоо төслийг одоо санхүүгийн чадвартай компаниудад шилжүүлэх. Дээрээс нь нийслэлээс хүлээсэн үүргээ биелүүлээгүй дэд бүтцийн зарлуудыг бас нийслэл нэг удаа шийдэх энэ ажлыг бас өнгөрсөн хугацаанд хотын дарга Нямбатар засаг дарга бас одоо хийж гүйцэтгсэн. Ингэжээж энэ төсөл цаашдаа амжилттай хэрэгжих боломж олцоог хангаж байгаа. Дээрээс нь газар чөлөөлөлтөй холбоотой хууль эрх зүйн зохицуултыг бас хийж өгч байгаа. Ингээд нөгөө Улаанбаатар хотын авто замын төвчрлийг ууруулах, гэр хорооллыг орон сууцчлах тухай хуулийг бас 2024 оны 12 сард баталсан. Энэ хуулинд бас одоо Улаанбаатар хотод баригдаж байгаа 6 дэд төвийн хүрээнд газар чөлөөлөлт хийх энэ зохицуултыг анхудаа бас хуулийн зохицуулалтаа болгож өгсөн. Энэ маань бас одоо нөхөн улгууртай газар чөлөөлөх одоо нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн одоо тухайн дэд төвүүдийг орон сууцжуулах энийг бас одоо хууль эрх зүйн хувьд гаргалгааг нь гаргаж өгч бас барих баримт бичгтээ болгож өгсөн. Ингэжээж энэ гэр хорооллын дахин төлөлтийн төслүүд цаашдаа илүү амжилттай явах болно. Мөн одоо нийслэлийн орон сууцны корпорацийн бас нэг хийж байгаа ажил бол энэ нөгөө өмнө компани аваад хохирцсон байгаа энэ гэр хорооллын дахин төлөлтийн төслүүдийг яаж буцааж зөв замд нь оруулах вэ гэдэг энэ ажлыг хийдэг. Энэ дээр НОСК төсөл хэрэгжүүлэгчээр ордог. Энэ маань НОСК өөрөө тухайн төслийг одоо барьж байгуулахаас илүү барих чадамжтай компанийг сонгон шалгаруулах. Тэднэрт бас газар чөлөөлөлтөн дээр нь дэмжлэг үзүүлэх энэ ажлыг хийдэг. Тэгээ энэ хүрээнд бас НОСК дээр яг одоо дахин төлөлтөөс болж хохирсон 3 байршлын төсөл бас НОСК дээр хэрэгжиж байна. Энэ дээр бид компани сонгон шалгаруулалт дээр Ямар төслүүд байна? Тэр 3 төсөл нь одоо тухайлбал Яармаг дээр байгаа хаан улдүргийн 8 дахь оргонд байршилтай Ивэл цамхаг гэдэг компани авчихсан байсан. 2021-2 онд шалгарсан. Тэгээ 4-5 жил төсөл нь гаццсан төсөл байна. Энэ төслийг сая бид нар дахин сонгон шалгаруулж зааж MD Top гэдэг компани сонгон шалгаруулалтаар тэнцэж орсон. Бид одоо энэ компани сонгон шалгаруулахдаа өмнө нь бол одоо бид нар энэ гэр хорооллын дахин төлөвлөлт ч юм уу ашиглалтын шаардлагагүй орон сууцны төслүүдийг сонгон шалгаруулахдаа барилгын тусгай зөвшөөрлийг 1 номерт хамгийн том үнэлгээ өгдөг. Ингээд хийсэн ажлын туршлага гэдэг ингээд санхүүгийн чадвар дээр бол ерөөсөө зүгээр сүүлийн 3 жилийн дундаж орлого гэдэг нэг л үзүүлэлтийг авдаг юм байсан. Энийг бид өөрчлөөд ер нь тухайн одоо төсөл хэрэгжүүлэгч компани бол нэгдүгürt барилгын компани байх заавалжгүй шаардлагатай биш. Энэ дээр хөрөнгө оруулагч компани байх ёстой. Тийм, менежмент гэдэг тийм ээ. Менежмент гэдэг санхүүгийн үзүүлэлт нь тодорхой ийм компани байх ёстой. Тэр компани харин ямар барилгын компаниар бариулах уу, ямар зургийн компаниар барих нь тэр компани өөрийнх нь эрхтэй ингэж үзээд бидэд санхүүгийн чадвар дээр нийтдээ 50 оногийн шууд тавьж байгаа. Тэгжээж энэ дээр нөгөө иргэдийн газар чөлөөлөх асуудлыг нэгдүгürt
шийдэх ийм боломжтой санхүүгийн чадвартай компани байх ёстой. Хоёрдугаарт Улаанбаатар хотын хөгжлийн 2040 концепттэй төслийнх нь санаа төлөвлөлтөөр уялдаж байна. Дээрээс нь бас энэ салбарт хийжсэн ажлын туршлагууд гэдэг ингээд оноонуудын бас зохицуултын хувьд өөрчлөлт өгсөн. Ингэжж энэ маань нөгөө төсөл хэрэгжүүлэгч чадамжтай компани шалгах энэ боломжийг хангаж өгч байгаа. Зөв. Говьсгонарга тэгвэл одоо ийм байна дахиад асуулт асуугаад хуучин бол яг тийм байсан нэг барилгын компани заавалжгүй тусаа шүлтэй ч юм уу те орж ирэл нэг тэг санхүүгийн тайлан байлан те харин тийм нэг ингээл санхүүгийн нэг бичиг цаасны юм шалгах гал сүүлийн үед бол харагдж байгаа нь яг ерөнхийдөө тийм л байл л да. Одоо бид нар ч бас барилгын салбар дээр маш олон жил ажиллаж байсан учраас тэр ингээд замыг дагуу явж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь ахаад яг таны хэлдэг шиг менежмент сайд компани орж ирэх хэрэгтэй. Яг барилгын компанид менежмент тусаа шүлтөө яг барилга барьдаг компаниуд менежмент хийж чадахгүй төвшөнд бас байгаа шүү дээ. Яг хийдэгч компани бий янз бүр. Гэхдээ бол голцоо менежмент сайд компани орж ирээд тэрэн дээр нь тусгай шууртал барилгын мэрэгжлийн компаниуд орж ирээд гүйцэтгэхээр орж ирээд тэрийг өөрөө сонгон шалруулдаг болоод гэхдээ энийгээ бас бид нар ингэж бодоод байгаа. Одоо мэрэгжлийн төрийн бас байгууллагууд байдаг шүү дээ. Эднэртэй ямар хөө холбоотой гэдэг. Төрийн бас байгууллагууд чинь бас нэг одоос жоохон чадварчаад бас адилхан нийслэл маань ингээд заахаа ингээд алдаатай мийгээд ингээд угаасаа бид нар тийм л байгаа шүү дээ. Энд чинь суралцаал явж байгаа шүү дээ. Энд чинь шаашаа дахиад. Энтэйгээ адилхан төрийн бас байгууллагууд ч гэсэн одоо ингээд манайх одоо барилгачдын нэгдсэн холбоо гэж байж байгаа чинь бас ингээд компаниудаа бүгдийг нэг бас ингээд ирэмлээд дугаарлаад ингээд чадамжтай болгохын төлөө ер нь яг чадамжгүй компани гэхээсээ илүү яг энэ системийг яаж ингээд зөв хэлбэрээр явуулах вэ гэдэг. Одоо жишээ нь үүдэж чинь Солонгос, Япончууд ингээд дахин төлөлт ингээд гэхдээ бид нар бол яг хөрсөн дээрээ бид нар Монгол дээрээ буулгахаар хэмжээний хийж өгвөл тийм ээ. Тэр болго бүгдийг л тэг гээд ингээд их юм бол бас л тэр нөгөө бүгдийг хийж дангаараа хийж амжихгүй шүү дээ. Тийм амжихгүй шээ тий. Өрөөсгөл болчихно тийм ээ. Ялангуяа мэрэгжлийн нэгдсэн холбоод мэрэгжлийн холбооттой хамтарч ажиллах төрийн зарим чиглэлийг бас энэ холбоодоор гүйцэтгүүлэх энэ ажил бас хамтарч ажиллах бүрэн боломжтой. Одоо ялангуяа манай барилгын салбарын хувьд бол одоо ялангуяа энэ төлөвлөлтийн хувьд одоо ингээл 40-50 мянгатын энэ төлөвлөлтийн асуудал яригдчихэ. Энэ дээр бол одоо бид бас ингээл тооцоол хийгээд үтсэн энийг нөгөө төрийн байгууллагууд бас дангаараа хийж хэрэгжүүлэх боломжгүй байхгүй. Нэг талаар гоё төлөвлөлт зурж болдог. Тэр нь хувийн хвшилд ашиггүй байх юм бол энд ямар гоё төлөвлөлт хийгээд хувийн хвшил ашиггүй ажил дээр бол орж ирэхгүй. Тийм учраас тэр цаасан дээр ингээд үлдэх төлөвлөлт болно. Тийм учраас энэ яг барилгын салбарын архитектурын чиглэлийн мэрэгжлийн холбооттой хамтарч ээж тэн дээр ямар төлөвлөлт хийж ээж одоо блокоор нь ч юм уу тухайн хороогоор нь том байршлаар нь юм уу хороол хотхноор нь ч гэдэм үү ийм төлөвлөлт хийгээд энэ дээр харин барилгын компаниуд ангаараа биш юм аа гэхэд консорциум болоод ч юм уу яг үнэн бас илүү ингээ бүтээмжийн нэг манай Монголч ямар болоо тий нэг компани гэж бас хэцүү байгаа шүү дээ. Тэгээд 2 3 сая нэг Сэлбийн өндөр чинь бид нар чинь юу болоо шүү дээ. Ингээд нэг 4-5 Монгол компани ингээд дахиад ингээд задраад яс тий шалгуур нь өндөр болчихоор тий Монгол компани дийлэхээр болчих. Бид нар бие биендээ хайртай байхгүй тийм үстэй. Баг тавьчихаар бас көсөл чадамж гацчих гэдэг ингээд хоёр талын асуудал шүү дээ. Тэгэхээр нийлүүлээд ингээд явуулдаг шиг болон зөв баг. Одоо барилгын холбоо эдгээр ингээд ангуучаа нэг компани тавиад нөгөө гişүүлжтэй байгаа тий нэгдээс 2 3 чадвар. Ер нь бол яг гадны ингээд харж байхад ерөнхийдөө голцоо ингээд одоо солонгосоо тийм үстэй голцоо ингээд манай дээр их өндөр бүтээн бол хятад хийж штэ. Эднээс юм ингээд харгаж чинь тийм байгаа байхгүй одоо бид ингээд солонгос шоколадтай байлаа. Яг л тийм байхгүй. Дээр нь аюулгүй сайн менежмент хийдэг компани, доод компаниудаа аюулгүй сайн ингээд өдөр зохион байгуулдаг. Тэгээд төр нь болохоор тэр компанитайгаа л юмар тэр Нямбата дараа бол яг хөө тэр нэг ясааны юм дээр ч зөвхөн би захиалагчтай тантай харсан тийм үү. Танд бол доотлын чинь тийм үү ямар асуудал нь тэр таны ер нь тийм л системтэй байвал одоо Солонгос гэх чинь ингээд яамдын нэргэд бизнес хөгжлийн төвүүд нь байж байгаа. Тий дөрвөөс байгуулсан байж байгаа тийм. Оюун компаниудаа холбоондоо нэгтгэгдсэн. Ингээд бизнесийг нь хайгаад сурталчлаад монголоор хүртэл ингээд орж ирэл. Одоо тийм биш тий. Яг үнэ явж штэ тий. Тэгэхээр тэр жишг рүү манах ч гэсэн бас яг очих хэвээр. Энэ хувийн хвшлээд дэмжиж нөгөө гаргалгаануудыг гаргаж өгч тэд нар чинь төрүүлээд хуулийн судалж байна. Тэгээд мөн хөрөнгө оруулалтуудын судалж байна. Тэгээд гишүүн байгууллагуудаа тэрийг танилцуулж байна. Тэднийг өөрж байна ингээд төсөл амжилттай хэрэгжих суур судалгаанууд хийж өгдөг, холбогддог тий зохион байгуулдаг энэ. Одоо манай барилгачдын нэгдсэн холбоон дээр одоо бид нар ингээд бас хөлтэй явж байгаа байхгүй одоо ингээд
Солонгосын нэг компани орж ирэл том компани орж ирэл наазан яг адилхан сайн яг өөрөөр хэлж санхүүгийн механизм гадагшаа компаниуд хэлж штэ. Тэгвэл тэн дээр бид нар окей хувийн хвшил ингээд манай барилгын нэгдсэн холбоо ингээд санамж зурцсан явж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай дээр одоо төр хийж байгаа ийм том одоо Носкин гэж юм уу те ингээд тооск ингээд ийм зохион байгуулж байна. Бид нар заавалжгүй тийм бидтэй гаднаас хөрөнгө оруулалт шийдээд энэ бол бизнес сонгодог хэлбэр шүү тийм ээ. Ер нь бол одоо нэгдүгээрт нөгөө зарчим айгуу тодорхой ажилтдаг механизм маш тодорхой байгаад тэгээд тэрнийхээ араас хэн юу хийдгүү гэдэг нь тодорхой байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээд хотын хувьд бол одоо энэ нөгөө бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна. Дээрэс нь энэ нөгөө төлөвлөлтгүй явагдсан араасаа маш олон нөгөө нэг нийгмийн асуудлууд дагуулсан энэ төслүүдээ бас дахиж алдааг нь давтахгүй байх үүднээс бид нар одоо энэ нөгөө сэлб төслийг жишээлбэл анх 158 га дээр төлөвлөлттэй болгоё, зураг төсөлтөй болгоё. Тэгжээж энэ одоо сэлб дэд төвийг цаашид хөгжүүлэх бүх зураг төсөл нь тодорхой бай. Тэгээд тэрний дагуу хувийн хвшил нь орж барьдаг энэ ажлыг хийе гэд анх эхлүүлсэн. Тэгээд явж байгаад ер нь энэ газар чөлөөлт гэдэг юм дээр нь хамгийн их уддаг учраас хувийн хвшлээс бас тэр ачааг нийслэл даагаад төр авах ачаагаа авчаа тийм ээ. Хувийн хвшилд ажиллах боломжийг хангаад өгвөл боломжийг хангаж өгөөд ингээд оруулъя гэдэг явсан. Дээрэс нь за эхний төсөл энэ гэр оролын дахин төлөлт гэдэг юм дээр ард иргэд маш их одоо нэг юм ихтгэл алдарсан юм байна. Хувийн компаниуд нэлээд шантарсан юм байна. Тийм учраас эхний төслийг бонд усгаад нэг бариад үзүүлээд хий. Тэгээд дараагийнх нь бол хот ингээд цаашдаа санхүүжилт тусгаж бонд босгож явах нь бол нэг талаар төрд маш том ачаа болох юм байна. Тийм учраас нийслэл бол газар чөлөөлт дэд үтсээр нь дэмжиж өгье. Тэгээд хувийн хвшил өөрсдөө хөрөнгө оруулалт санхүүжилтээ босгоод өөрсдөө барьдаг зарчмаар явъя гэд энэ хүрээнд манай НОСК дээр нэг хийж байгаа төслийн ханы материалын төсөл байгаа. Нийтдээ 12.6 га төслийн 1-р шатнд сая нийслэл өнгөрсөн жил газар чөлөөлтийн ажлыг хийж дууссан. Ингээд энэ дээр хувийн хвшлийг өөрсдөө хөрөнгө оруулалтаа гаргаад барилгаа бариад газрын төлбөртөө буцаагаад орон сууцаар өгдөг энэ механизмыг НОСК хийгээд сая материал имкс гэдэг компани манай үндэсний ханган нийлүүлэлт барилгын салбарт ажилладаг ханган нийлүүлэлт ангаараа шалгараад 1800 айлын орон сууцны төслөөр гүйцэтгэгчээр шалгарсан явж байна. Тийм байлаа. Бидний төсөл хавраас ингээд эхэлнэ. Ер нь бол цаашдаа бид зураг төсөл төлөвлөлтөн дээр нь санаагаа өгөөд энэ төлөвлөлтийн дагуу иймэрхүү маягаар гэхдээ хувийн компани бас тэр төлөвлөлтөнд өөрсдийнхөө ашиг юмаа тооцоод бас өөрчлөлт хийж болно. Тий, оруулах хэрэгтэй. Тий, оруулах хэрэгтэй. Тэрнээс биш хүний барих гэж байгаа барилгын зургийг чи тэггээд болохгүй тий бариулж болохгүй. Тэгэхээр тэр ерөнхий нөгөө нэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдж байгаа санаа эскиз зургийн хэмжээнд даалгавраа өгнө. Тэгээд тэрний дараа тухайн компани зураг төсөл дээр өөрчлөлтөө оруулаад ингээд хийх боломжтой. Хамгийн гол нь газар чөлөөлт дэд үтсийн хувьд бас хот энэ дээр нь дэмжлэг үзүүлдэг. Дараа төлбөрт байдлаар газраа өгдөг, дэмждэг энэ маяг руу НОСК-ийн үйл ажиллагаа явж байгаа. Тийм үйл ажиллагаа санхүүгийн механизм болон тийм ээ. Тэр төлөвлөлтөнд аягүй тий. Тэгээд дараагийнх нь одоо бид хэд яг энэ жишгээр одоо Баян Өшүүд дэд төв, Дамдаржаа дэд төв, Шараад дэд төв, Толгойн Жимэн гэд энэ дэд төвүүд дээр газрын менежментийн асуудал хийж байгаа. Нэгсний газар чөлөөлөд байна гэдэг чинь тухайн газрыг авч дэд бүтцжүүлээд хувийн компанид хүлээлгэж өгж байгаа нэг юм Солонгост хэрэгждэг, Сингапурт хэрэгждэг энэ зарчмаар явж байгаа. Тэгээ энэний дараагийн нэг асуудал шатны асуудал юу гэдэг вэ? За тухайн байршил дээр ингээд барилга баригчлаа. Тэгээ борлуулалтын асуудал гарч ирдэг. Энэ борлуулалтын асуудал бол одоо ямар нэг хөрөнгө оруулах гэж байгаа хүнд дээрэс нь барилга барьж байгаа барилгын компани хамгийн том асуудал байдаг. Бүгд зээлийн хөрөнгөөр баригддаг. Нэг бол нэг хөрөнгө оруулагчаас тодорхой хүүтэй санхүүжилт босгодог. Тийм учраас богино хугацаанд борлуулалт хийх шаардлагатай. Энэ борлуулалтанд таарсан одоо манай ард иргэдийн өрхийн худалдаа авах өрхийн орлогын хэмжээ маш бага. Дээрээс нь орон сууцны үнэтэй харьцуулахад маш бага зөрүүс айхтар шууд бэлэн мөнгөөр худалдаж авах ямар ч боломж байхгүй. Ийм бидэд бүр судалгаагаар бүх юм гарцсан ингэ байж байгаа. Тийм учраас тэр хүмүүст таарсан урт хугацаанд бага төлбөртөөр орон сууц худалдаж авах тухайн саргахын нь ачаал санхүүд ачаал багтаагаар орон сууц худалдаж авах энэ механизмыг бүрдүүлэх ажил дээр
НОСК яг энэ хөрөнгийн зах зээл дээр бас түрээсийн болон түрээслээд өмчлөх гээд ипотекийн төрлийн энэ одоо зах зээлийг Монгол улсад хөгжүүлэх гээд бас зөв механизм их те механизм үйл ажиллагаа тийм байна. Одоо засгийн газраас бас энэ орон сууцны банк байгуулна гэдэл ярьж байна. Энэ маань ерөөсөө л энэ иргэдэд дарамт багтаагаар урт хугацаанд орон сууц авах энэ боломжийг л эрэлхийлж байгаа л гэсэн. Тэр орон сууц банк нь хаанаас яах вэ? Хөрөнгийн их өсвөрч гэдэг юм уу одоо үйл ажиллагааныхан ч гэдэг юм уу. Ер нь тийм яваа сураг ингээл гарцсан байгаа даахгүй юу? Тэгэл ер нь хүмүүст эргэж болоо бас одоо ингээд барилгын компаниуд гэсэн ингээд хүлээлттэй нэг ямар ч. Ер нь альваа ингээд юм хийхдээ их гой тодорхой байвал нэг хүмүүс чинь ойлгочоод дараа нь илүү бид нар чинь хоорондоо зөвчлөө маргалдах шаардлага байхгүй ш. Энэ тентгээ нэг хүмүүсийн ам яриаг дамжаад ч юм уу те мэдхгүй ярих нь багассан шүү дээ. Нөгөө орон сууцны банк байгуулахтай холбоотой мөн одоо барилгын тухай хууль, орон сууцны тухай хууль ингээд нөгөө өөрчлөлт, газрын тухай хуулинд гээд өөрчлөлт оруулахтай холбоотой бас ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. Энэ гол зарчим нь бас энэ олон улсад хэрэгждэг энэ орон сууцны санхүүжилтийн механизмыг л Монгол улс руу аль нь илүү Монголын нутагт таарахаар байна. Нутагшгаар тий. Ер нь нутагшуулж л хийхгүй аль нь бас одоо манай ард иргэдийн орлого бас ойролцоо байна гэдэг. Үүнд бид нар Казахстан, Герман, Солонгос, Сингапур гэдэг ингээд олон орнуудын энэ одоо орон сууцны санхүүжилт энэ худалдаа авах зах зээлтэй холбоотой явагддаг энэ зүй тогтолцоог судлаад ингээд хийж хэрэгжүүлэх гэдэг явж байгаа. Ер нь бол одоо тухайн банк маань баялагын сан дээр суурилсан арга иргэдэд энэ эрүүл мэнд боловсрол орон сууцны чиглэлд санхүүжилт одоо их усүр шийддэг энэ тогтолцоо руу дээрэс нь мөн энэ ипотекийн зээлийг ер нь цаашдаа ингэж татастайгаар яваад байх нь ер нь бол буруу. Ер нь бол орлогод нь нийцсэн хэлбэртэйгээр орон сууцны үнийг барих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Дээрэс нь үнгүй юм гэж байхгүйгээр ямар нэг байдлаар иргэн буцаагаа төлдөг энэ механизм руу банктаа тий хариуцлага иргэн байх хэрэгтэй шүү дээ. Хариуцлагатай байдаг энэ тогтолцоо руу шилжихэл зорилготойгоор хийгдэж байгаа ажил ер нь бол удахгүй бас одоо засгийн газраас шийдвэрүүд гараад улс их хурлаар ороод ингээд явах баг. Тэгэхээр ер нь бол энэ нэг нь орон сууц барьдаг, нийлүүлэлт тал дээр дэмжлэг үзүүлдэг. Нөгөө тал нь эрэлт худалдаж авж байгаа хүн тал дээр бас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ тогтолцоог л энэ банкар дамжуулж баталгаажуулж өгөх гэдэг шүү дээ юмнуудыг бол тий. Казахстанд бол бас энэ орон сууцны банк бол нэлээд бас юм зөв төвшөндөө ингэж явдаг юм билээ. Энэ жил нийслэл хотоос хувийн хвшлийг дэмжих жилээр зарласан байгаа. Тэгэхээр одоо нийслэлийн орон сууцны корпорац төр хувийн хвшлийн холбоог хангах гүүр нь болж ажилтгаа гэдэг жисэн. Тэгэхээр одоо ирээдүйд хийгдэх гэж байгаа ажил нь хийгдээд явж байгаа таны тэр нөгөө түрүү хэлсэн дам даржаа, шархаад, толгойт гэсэн энэ дэд төвийн ажлуудад одоо Монголын барилгын энэ төрлийн бус байгууллагууд ямархуу байдлаар яаж оролцож явах юм улмаар цаашаа барилгын компаниуд нь ноосгтой хэрхэн хамтрах боломж байгаа юм бол энэ талаар одоо ирээдүйн дэд төвүүдийн хамтран ажиллах бололцооны талаар. За носкийн хувьд гэр орооллын дахин төлөлтийн төслүүд хэрэгжиж байна. Дээрээс нь дэд төвүүд дээр Баян шүү дэд төв, Шаргад дэд төвийн Дамдаржаа гэдэг 3 дэд төвийг орон сууцчлах энэ ажил бас носк дээр хэрэгжиж байгаа. Дээрээс нь ашиглалтын шаардлагагүй орон сууцны төслүүд дахин төлөвлөн барилгажуулах энэ төслүүд бас нэг 10 гаруй төсөл носк дээр хэрэгжиж байна. Дээрээс нь шинэ суурьшлийн бүс бий байгуулахтай холбоотой одоо Моронгийн даваа, Малахын наатлын хонхор одоо Баруун Салаанд ч гэдэг юм уу носк дээр газар нь бэлэн хувийн хвшилтэд хамтарч ажиллах боломжтой ийм төслүүд байгаа. Тийм учраас энэ төслүүд дээр хувийн хвшилтэд барилгын салбарынхантай хөрөнгө оруулагч нартай хамтарч ажиллах бүрэн боломжтой. Энийг бид одоо энэ 2026 оныг нийслэлхот бизнес эрхлэгчдийг хувийн хвшлийг дэмжих жил болгож зарласантай холбогдуулаад энийг одоо энэ мэргэжлийн холбооттой хамтраад сурчлах, таниулах энэ ажлуудыг бас хийхээр төлөвлөж байгаа. Хамгийн нэгдүгээр бидэд барилгын материал үйлдвэрлэгч нарын барилгын материалыг манай дээр төсөл хэрэгжүүлж байгаа
барилгын компаниудтай сурчлах нэг ажлыг бас энэ удахгүй 4 сард зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ маань барилгын материал үйлдвэрлэгч барилгын компани хоёроо хооронд нь холбож өгөх дотоодын барилгын материалын үйлдвэрлэгчнийг дэмжих бас нэг юм бодлого явж байгаа. Тэгээд дараа нь бас одоо төслийн хөрөнгө оруулалт чиглэлтэй бас ажил хийхээр төлөвлөж байна. Бид нар энэ санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай энэ борлуулалт чиглэлд ялангуяа газрын менежмент, орон сууцны борлуулалт чиглэлээр бас хэрхэн яаж ажиллах уу гэдэг чиглэлд бид энэ 6 сард болох одоо эдийн засгийн форумтой холбосон одоо бас ажил төлөвлөлөд явж байна. Тийм учраас хувийн хвшлүүдтэй бол НОСК бол барилга барьдаггүй. Харин барилгын салбарынханд ажил одоо дамжуулж олгож өгч тэ Ажиллах боломжийг нээж өгч боломжийг нээж өгдөг ийм зохион байгуулалтын үйл ажиллагааг явуулдаг ийм байгууллага. Тэр утгаараа бол НОСК одоо барилгын одоо салбарт бол яг төр хувийн хвшлийн түншлэл чиглэлд энэ хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Зөв. Тэгэхээр бас нэг юм байгаад байна л да. Одоо ингээд манай бид ч барилгачдын нэгдсэн болоо одоо барилгын компаниудыг төлөөлөл зөндөө судалгаа ингээд зөндөө юмуд ингээд хийгээл явжлан мэржлийн ингээд хүмүүс учраас тэгэхээр Улаанбаатар орон сууц хийхээ гэдэг нэг компани байна. Бас төрий танастай ирэн төстэй юм шиг. Бас хүмүүс бас ойлгохгүй. Яг бас адилхан чинь сая ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцнуудыг зохицуулаад явж байгаа дахиад яг л ер нь өөрсдийн чинь ажлыг хийгээд байна л гэж ойлгоод шүү дээ. Тий. Тэгэхээр энэ ямар учиртай байдгийг хүмүүсийн хувьд нэх олон төрлийн давхцсан чиг үүрэгтэй нөгөө компаниуд бий болчоод нөгөө хувийн хвшил болон тийм үү төрийн мөрч байгуулах нэгдсэн холбоод энийг ажлыг өөртөө орж хийгээд нөгөөдөл нь болохоор гадна талд нь бид яах юм болоо гэд тэгээд янз бүрийн одоо бид чи яамдагаа чамдаж ажил бичлэгээ бичиг явуулдаг. Ингээл одоо барилгын хөгжлийн төвнөөс тооскал ингээ юу гэдэг тийм үү. Ингээ явахаар зарим яг нийлүүлэх төрийн байгууллагын уялдаа холбоо чих үүрэг биш те ойлгомжгүй болчихж байгаа юм. За одоо өнөөдөр хойсгоноор би тантай бодож шít манай барилгын нэгдсэн холбоо за компаниуд ингэх юм байна. Тийм байна. Бидэрт ингээд мэдээлэл өгөх нь бид нар бас тийм ээ та нэг хүүе гэж яг бид нар ажил хийж шүү дээ. Ажлаа хийгээд ийм компаниуд манай дээр бүртгэлтэй байна. Ингэж ажиллах юм хөдөө орнууд хүртэл манайх чинь 21 аймаг салбар холбоотой шүү дээ. Манай ууган холбоо байхгүй юу? Одоо 36 жил болж байгаа. Бид нар одоо дээдлээ одоо өвд зах нараас уламжлуулаад ингээд бид нар аваад дахиад үйл ажиллагааг орчин үеийн цагтаа энд одоо та гэсэн шүү дээ. НОСК болохоор ингэж юм алдаа жоохон урд нэгээд бид те ийм байж одоо сайжруулаад ингэ явж байна. Наач яг зөв баахгүй бид нар нийлж болж байгаа. Тэгэхээр энэ нөгөө чиг үүргийн юмнууд чинь цаг хугацаа алдаг, хүмүүстэй уулзалдах тийм үү? Их олон дарга нартай уулзалдах, дарга нарын доодох хахад дарга нар гээд ингээд маш олон цаг хугацаа алдаж байгаа юм бид нар. Тэгэхээр одоо Улаанбаатар орон сууцтай бид нар ярих харилцаж ажил хийх юм уу? НОСК-тай ажил хийх юм уу гэдэг нь бас Улаанбаатар орон сууц чинь тийм бааш бас адилхан ингээл энэ юуг ингээд явж байна. Бидний компани Улаанбаатар орон сууцчлалтын хувьд бол Улаанбаатар орон сууцчлалтын бол одоо энэ хуучин барилгыг дахин барилгажуулах, дахин төлөвлөн барилгажуулах ашиглалтын шаардлага орон сууц 4-5 цаг тэгж ярьсан. Манайхаас ашиглалтын шаардлага хангахгүй болон гэр хороолол ингэж энэ маань бол одоо нөгөө Улаанбаатар хотын 9 дүүрэгтэр маш олон барилга байгаа байхгүй. 150-д гаруй дүгнэлт гарчихсан орон сууцнууд байна. Тэгээд энэ маань хуучин бол орон сууц бодлогын газраас одоо энэ бүр анх бол хот байгуулалт ерөнхий төлөвлөгийн газраас энэ тусдаа хэлцтэй энийг төслөн сонгон шалгаруулалт явдаг байсан. Дараа нь нийслэлийн орон сууцны бодлогын газраас энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан. Ингэнгүүт Улаанбаатар орон сууцчлалт компани маань одоо энэ чиг үүргийг аваад хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ нэг компани дангаараа энэ 150 хэдэн төслийг дангаараа сонгон шалгаруулалт зарлаад бүгднийг ингээ хэрэгжүүлэх боломжгүй. Та бүхэн харж байгаа ихний хэдэн төсөл дээр л ингээд шүүхийн маргаан газар чөлөөл ингээд амар олон ажлууд гардаг. Тийм учраас энэ төслүүд дээр НОСК-оос энэ Улаанбаатар орон сууцчлалт гэдэг компани байгуулагдахаас өмнө энэ чиг үүрэг дээр бас ялангуяа нэг юм асуудал дагуулсан. Одоо 20-30 зарлаад компани орхоо болцсон ч гэдэм юм уу. Ингээд иргэдэн бүр орох оронгүй болцсон. Энэ төслүүд дээр НОСК менежмент хийдэг. НОСК өөрсдийн төр суушруулах байранда тухайн иргэдийн асуудлыг шийддэг. Дараагийн компани болох сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулдаг. Тэн дээр ямар нэг одоо
хөрөнгө оруулалт санхүүжилтийг өөр хэлбэрээр зохион байгуулдаг энэ ажлыг НОСК гэдэг байсан. Тэгэхээр энэ хүрээндээ НОСК хийж эхлүүлсэн төслүүд мөн одоо дахиад асуудал өндөртөө хэрэгжихгүй утсан энэ төслүүдээр НОСК бас одоо хийгээд хэрэгжүүлээд явж байгаа. Энэ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны одоо төслүүд улам жилээс жилд улам нэмэгдэж байна. Энийг нэг байгууллага бас дангаараа бүгднийг хийж хэрэгжүүлээд явахд асуудалтай байна. Дээрээс нь дэдүцсэн асуудлууд одоо энэ дээр хамгийн том асуудал бол тухайн барилга одоо хүн амьдрахад аюултай гэдэг ийм мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарцсан байгаад байдаг. Тий. Яг дараагийн компани сонгон шалгаруулад асуудлын шийдвэрлээд оруулах гэхэлэр дэдүцсэн асуудал маш өндөрлөлтөй болсон. Дулаан цэглэгааны асуудал ингээд тазан тулцсан ингээд байж идэг. Ингээд аюул олон асуудлууд байдаг. Тэгээ төсөл болгоны асуудал нь өөр. Зарим нь хүмүүстэй Андаа тий. зарим нь дэдүцтэй компанида нэг ингээд шүүх рүү орсон байж идэг. Тэгээд манай шүүхийн бас явж байгаа асуудал бас асуудалтай байдаг. Нэг удаа тэгэл жил дотор шийдэгдсэн гэж өрөөсөө байхгүй тий. Ингээд асуудлууд нь өөр учраас энийг бас тал талаас нь барьж аваад зохицуултыг хийгээд явж байгаа ийм асуудлууд байгаа. За НОСК-ийн хувьд бол энэ ипотекийн төрлийн энэ үйл ажиллагааг бас давхар нэг талаар хийж байна. Дээрээс нь гэр оруулалтын дахин төлөлт төр дахиад мөн ингээд хохирцсон төслүүдийг дахиж авч ингэж хийж байна. Тэгэхээр хаанс ажил амар их байна. Тий. Аюух байгаа хэвээр. Тэгэхээр одоо дээш ярих гэдэг шүү дээ хоёлаа. Тий. Одоо танах ноос бос гэл одоо ингээл зөндөө ингээл 5-6 юунууд байна. Бид ингээд харсан. Шуулсан заримнаа ингээл одоо тэгэхээр би бодоод байгаа хгүй. Заах ноос ингээд анхлаасаа ингээд ажиллаа хийгээвчтэй би мэдчихлээ л да. Тэгээд бос гэж байгуулах хэрэгтэй байсан ч. Ягаад төрийн бос байгууллагууд нь тийм үү? За нааш танах сууж байгаа тийм үстэй. За ямар төрийн бос байгууллага? Барилгын нэгдсэн холбоо байж байна. Инженерийн холбоо гэж нөхдүүдийг суулгаж аваад миний бодлоор шүү тий. Асоциац байна тий. Баяр санаа. Бүгдийн саган суулгаж агаад за манайхаа гэд ингээд ярьж болдгоо. Танаа одоо би өштэй иргэдийн урлаасаа тийм үү? Улаанбаатар орон сууц хийгээд чинь иргэдийн урлаасаа нэг дарга томлоо. Танах ингээд өгөх иргэдийн урлаасаа нэг юм дарга томлоод байдаг. Ингээд тэр чин болохоор гадна жоод ард иргэд бид нар юм хийх гээд байхад нэг олон юмнуудыг давхар хийж тэгээд ерөөсөө ажиллаа амжидаг байхгүй. Очихоор аргагүй шүү дээ бүгдийг өөртөө овоолцоо чинь бид нар ч гэсэн тийм үстэй. Одоо үйл төрийн бос байгууллага бүх компанийн асуудлыг бүгдийг шийднэг бол үгүй шүү дээ. Чиг үүрэг салбар холбоод болгон тийм үү бүгдэнд нь яг сайхан тохируулаад механизм систем өгсөх хэрэгтэй гэж яриад байгаа байхгүй юу. Солонгосын өнөө Японч айгүй системтэй шүү дээ. Ягаад энэ дээр бай тэгэхээр бид ч одоо би бас одоо ингээд солонгос Япончууд энд орж ирэл хийгээд манай монголчууд ягаад гадагшаа гараад аюул сайн ажилладаг юм бэ? Монголд ирэхээр ягаад болохоо гэж тийм бэ гэдэг чинь бид нар өөрсдөө систем өгсөн. Нэх олон төрийн банкаагаад нэг олон даргатай болсон. Та бол яг мэргэжлийн шуунд ингээ хийж байгаа учраас төрийн бос байгууллага хийж чадах хүмүүсийн оронд харин яг хариуцлагын бид нар ийм хариуцлага хүлээн та нар ийм хариуцлага хүлээ гэдэг юмыг аюул сайн системээр өгсөж өгөх юм бол яг солонгос Японч шиг ямар ч асуудалгүй яваад байгаа байхгүй. Яг тэгэхээр би нөгөө солонгосын компани солонгос очиж бид нар чинь солонгосоос хөрөнгө оруулалт чадлаараа дэмжээл одоо тийм хувьчлагдсан тийм үстэй. Тэр компанийнхаа аужин компанийнхаа захирлуудтай яриад даашаа өрөөд ирэнгүүт солонгос тийм байж чинь Kind гэдэг одоо ч юм уу одоо эсвэл Exim банк гэж явж бас Kind гэдэг бас санхүүгийн ингээд өөрсдийнхөө компаниудад дэмждэг тийм санхүүгийн байгууллагууд хүртэл байж байгаа. Тэр нь өөрөө ярьсан шиг. Тэгээ ийм юмнууд ингээд байгаа учраас бид нар яагаад харин яг та сайхан сууж байгаа. Тэгэл ахаа олон зардал чирэгдэлтэй компани байгуулаад тэгээ нөгөө иргэдийн урлагийн төлөөсгч нар хүртэл юм байна. Одоо би тэрийг хийж чадахгүй чи энийг хийж ингэж хоорондоо хэрэлж явахаа оронд төрийн бос байгууллага чинь заримдаа тийм биш. Баахан таатай ажил хийх гээд албан бичиг явуулаад ингээд хөөрхөн амт нэг юм яс гарцсан хошгол сууж шин. Нэг үг. Тэгэхээр энийг гоё механизмжуулаад таны ярьдаг бол надад бол аюу гоё гэрэлтэй ирээдүйд санагдаж байна яг яриач болоо. Одоо бас нөгөө их хурлын дарга, учрал дарга нөгөө мэргэжлийн нэгдсэн холбоотой тухай хууль удахгүй бас улс их хурлаар харин тийм батлагдана. Тэгэхээр бас энэ мэргэжлийн холбоотой чиг үүргүүд аюу тодорхой. Тэнд дунд бас энэ төрийн зарим яг таны сая хэлдэг энэ төрийн зарим чиг үүргүүдийг мэргэжлийн холбоотоор гүйцэтгүүлэх энэ хуулийн бүх зохицуулт юмнууд хийгдэж чинь. Ер нь бол одоо энэ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцж байна уу? Гэр оруулалтын дахин төлөлтийн төсөлж байна уу? Энэ төрийн бас байгууллагаар дамжаад хийгдээд явах бүрэн боломжтой байхгүй. Энэ дээр төр зөвхөн харин хяналт эргэжүүлэх талд нь хяналт харин төрөний хэлдэг шүү дээ. Олон хүн хохирохгүй байна. Том зургаар нөгөө юугаа тий ингээд тийм шаардлагатай. Яг үн тий. Төлөвлөлтөө
биелүүлэхийг шаарддаг. Хяналтаа сайн тавь. Хяналтаа сайн Япон солонгос тийм шүү. Төрийн байгууллага маш сайн хяналттай. Нөгөөд нь төрийн байгууллага бүгдээр ажиллаа хийж яадаг. Тэгэхгүй болохоор ч манайх чинь хяналтаа тавиал төрийн байгууллаганд орж ажил хийх гал тэрийг энийг зохицуулах гал эн чинь тэгээд нөгөө хаана айгуу төвхтэй асуудал болчихж байгаа. Хөхтэй асуудлууд тий. Одоо нэг зураг хэдүүлэр нэг нүдээр байгаа тийм үү? Яг л мэрэгжлийн хүмүүс учраас тэгж л харж байгаа шүү бид нар чинь. Одоо сүүлийн жилүүд бас НОСК мэрэгжлийн байгууллагууд бас нэлээд холбогдож байгаа. Сая тэр 40-50 мянгатын төлөвлөлтөөр ихэд барилгын үндэсний ассоциацийн бас Тий ассоциацийн тий. Бидэд энд оролцъё. Танахтай хамтарч ажиллаад энэ дээр хороол хотгоноор нь төлөвлөлт хийдэг асуудал дээр бидэд бас мэрэгжлийн хүмүүс учраас зураг төсөл хийх, тэзүү гаргах энэ ажлыг бол бидэд төр туслаад хийчих болж байна. Тэгээд холбооны гишүүн байгууллагуудыг ийшээ уриалж оролцуулах ажлуудыг бас төрийн өмнөөс хийя. Тэгэх юм бол бид ингээ хамтраад ажиллаж болж байна гэд ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ чиглэлдээ бас дээрэс нь барилгын материалыг энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд бас энэ төрийн босуудын оролцоог бас илүү түлхүү хэрэгжүүлж ээж бидэд хямд өртөгтэй яаж барилга барих вэ гэдэг. Яг үн зардал буурах хэрэгтэй шүү дээ. Тий, зардал буурж ээж барилга хямдрын дээрнээс дотоод үйлдвэрлэлээр тийм биз дээ. Цэвэр хараад хүмүүс 70-аас илүү хувь нь хараад байгаа хүмүүс орон сууцны үнийг буулгах, барих ямар ч бодлого хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм тий. Боломж харин одоо саяны нөгөө өөртөө үйлдвэрлэдэг гэсэн юм байхгүй. Одоо бид нар чинь ингээд уулзалт чинь яг одоо уул уурхай нөхдөд байна шүү дээ энэ чинь. Уул уурхай тэд нар чинь албалж шүү дээ. Тэгээ ярьж байгаа байхгүй бид нар чинь яриад ингээд суун л та. Тэгвэл харин та нар яг ийм юм одоо бид нар чинь базаалт хийх тийм үү тэрний чинь юу байж гэн шохоо ордон байж гэн тийм байж гэн ийм байж гэн гипс автих түүхийдүүд байж гэн таад ингээд харин үйлдвэрүүдээ бариад энэ ингээд гол бид нар хамтарч ажилладаг. Тэгэл бид нар чинь иймэрхүү бас төсөл мөслүүдийг бас ингээд хийгээд ингээд бичиглэл яваад байгаа байхгүй юу. Ганц өөрөө ашиглахаас гадна энэ нөгөө Монгол манай барилгын салбарт энэ нөгөө залилангийн асуудал амар их байна. Манайх одоо төрийн байгууллага учраас маш олон иргэн гэдэг нөгөө залилуулсныхаа дараа өмнө нь биш дараа нь ирж ингэж ханддаг. Тэгээ энэ дээр одоо нөгөө орон сууцны залилан гэдэг чинь их өндөр дүнтэй байдаг. Тэгээд хүмүүс аюул олон жилийнхаа ингээд хурааж хөрөнгөлүүлсэн мөнгө нэг дор алдчихдаг. Тэгээд энийг яг одоо НОСК-ийн зүгээс бас одоо энэ нөгөө цагдаагийн байгууллага, хуулийн байгууллагууд, ялангуяа энэ төрийн бас байгууллагуудтай хамтарч энэ нөгөө нэгдсэн мэдээллийн сан үүсгэж иргэдэд мэдээлдэг болох борлуулалтаа бас ингэж сонгож авахтаа мэдээлэл авдаг энэ системийг бас нэвтрүүлж хийж хэрэгжүүлэх зөв байгаа байхгүй. Яг хоо энэ нүгэндээ гэж бас хэлэхэд яг наад чи нөгөө төрийн бус байгууллагатайгаа хамтарч ажиллана гэдэг чинь төрийн бус байгууллага дээр компанид гадны шиг байгаа шүү дээ. Компанид бүгд бүртгэлтэй. Эндээс хариуцлагатай компани шүү дээ. Одоо ноос танахтай ингэж ажиллавал энэ хариуцлагын систем нь одоо нөгөө иргэд залиулахаа болчихно гэсэн үг байхгүй юу? Хуучин бол ерөөсөө юм байхгүй. Төрийн болгоомж нөгөө нэг уулздаг нэг компанигоор нэг нөхөр яг тэгж дамждаг. Яг өөрийн хэлж таарсан компани гэж би нэг чаднаг хоёр танилт өгөр ярьдаг. Төрийн байгууллагын танилт өгөхтэй нөгөө нөхөр ярьдаг байхгүй юу? Тэнгүүд ашиг сонирхлын зөрчилд нь энд гараад ирдэг. Тэнгүүд тэнцээч ямар ажил явах ашиг сонирхлын зөрчилтэй газар. Эний чинь төрийн бос байгууллага бид нар ингээд компаниудаа бүгдийг бүртгэлжүүлээд урсгалын компани, заслын сангийн нэтэр гэдэг ингээд бүгдийг саргажаад хариуцлагажуулна. Нэг төслийг та амжилттай хэрэгжүүлээгүй бол тийм үү? Нөгөө бас онооны зарчим шиг буурдаг зарчимтай. Тий. Тэгээ хариуцлага сайн хэрэгжүүлж явал энэ нөгөө компаниудад дээш нь татдаг. Яг хуу зарим асуудал дээр яг хуу иргэд болгон хувийн хвшилт дээр мэдлэгтэй мэдлэггүй дадлаггүй тий олон жилийн туршлагаас хамаарат. Гэхдээ яг хуу шин саган залуучууд юм хийх гэж явж байгаа алтан л та. Тэрэн дээр нь нулимад авахгүй шиг солонгос Японы жишг байна шүү дээ. Нөгөө компани аудит тэгээ за та дахиад боломжуудыг олгоод ингээ бүгдийг аль талаас алдсан байна гэдэг юм уу те. Нөгөө би бинийг тордох өөдөн татах гэдэг юм байгаа шүү дээ. Манай барилгын салбар чинь бас нэг онцлог шүү дээ. Зөвхөн барихаас гадна ард нь олон амар олон хүмүүсийн маш олон амьдрал явж байдаг. Тэрэн дээр зөв менежмент хийж зөв явахгүй бол эхнээсээ ингээд 1000 хэдэн зугаар нь захиалга аваад хохироцсон төсөл нь гатсан төслүүд байна шүү дээ. Тэгээд тэрэн дээр буцаагаад иргэд хаашаа ханддаг гэхээр шүүхээр явна. Тэгээд төрөл хандна. Тэгээд төрийн дээр зохицуулт хийсэнгүй гэдэг ийм асуудал гардаг. Тэгэхээр наа чи нөгөө төслийг одоо менежмент гэж байна шүү дээ. Ер нь төслийн менежментээр бид нар нэг одоо эхний хөрөнгө бол 10% байгаа, дараа нь ингээд юмнууд байгаа л да. Яг тэрнийхээ югаар борлуулалт бол яг тим явцсан тохиолдол баталгаа гэсэн үг шүү дээ энэ чинь. Тим явцууд борлуулах юу байна гэдэг. Харин иймэрхүү механизмыг төр хувьчлалтайгаа тийм үү ярьж хагаад яг тогтоолоо. Окей энэгээр явна. Тэгэхгүй болохоор тийм ээ бас одоо өнөө гадна талд нэг баган зураг авчирсан нэг хашаа
тойруулчаа тийм үү? захиалга Таныг эхэлж дээ. нүг ухангуудаар зарим хүхгүй захиалга эхэлж шүү дээ. Харамсалтай. Тийм үстэй тий. Тэгэхээр ч яг хаа зарим нь ингээд яг явж идэл одоо юу гэдгийг төрийнхэн орж иж бас ажил хийдэг. Ажил хийгээд оюун сонирхлын зарчмаар тэнгууд нь овоо гайгүй компаниуд явж байгаад тэндээ фейл унцдаг. Яг тэгэхээр төр оролцоод эхлэхэд өөр чинь яг ингээд системийн дагуу явах. А зарим хүмүүсд үнэхээр яг адилхан нөгөө өгшин нэг юм төсөл хийчлээ. Хоёул энэ дээр ингээд танах манад зөвшөөрөлт. Зөвшөөрөлтөө яг төрөөс авсан зөвшөөрөлтөө тэнгүүтээ бахан хотлоо нөгөө санхүүгийн чадамж болно тийм үү? Санхүүгийн чадамж гэхээсээ илүү төслийн менежмент гэж байгаа шүү дээ. Тийм биз? Хоёулаа яг түрүүний ярьдаг шиг. Тэрнээс ингээд аахгүй заримдаа одоо төрөв одоо босс ингээд наад зангууд манай зарим компани мөнгөгүй гэж гэдэг. Мөнгөгүй гэдэг юм мэрэгжлийн бос одоо хараа яриа марыг орхимоор авах гэдэг тийм ээ. Тэгэхээр та энэ менежмент төслөө яаж явуулах юм? Санхүүжилтийн төлөвлөгөө санхүүгийн төслөөр төлөвлөгөө бүх юм байх хэрэгтэй. тэрэн дээр нь морлол тий гүйцэтгэл тооцож үзээд ингээд дэмжиж явдаг нэг тийм л байх хэрэгтэй. Бүгдийг л ингээл байх хэрэгтэй. Одоо бүр цааснаас нь авахлаа тийм үү? Цаастайгаа юутайгаа хамгийн сүүлд та нар улсад барилга хүлээлгэж өгөх нэ мэрэгжлийн тийм үү? Энэ дээр ямар хэмжээнд хэдийн хэмжээнд очиод яатсан байх хэрэгтэй юм бэ гэдгийг хүртэл нэг бүтэн төсөл бичигддэг шүү дээ. Яг тэрийг л барьж аваад хиймээр байгаа байхгүй. Тэгхгүйгээр нөгөө шууд ингэдэг юм чинь баннес дээр асуудал өстэй тий. Та нар байж бид нар дэш ингээл Одоо нөгөө зөв зохицуулалт хийхгүй бол тэгээд аль аль талдаа байгаа. яг үнэ. Тэгээд ард нь иргэд гэдэг айгүй том хүмүүс ингээд Ер нь юм байна. Иргэд чинь компани бас аахгүй юу? Яг тэгэхээр зүгээр компани толгой дээр ч юм эсвэл хоёр төр хоорондоо ингээд хуйлдсан одоо ингээд ашиг сонирхлын юм яриад байхгүй. Тэд чинь л алж байгаа байхгүй. Тэрнээс яг одоо адилхан шүү дээ. Барилгын компани бол яг адилхан бүгдээрээ л ингээд айгүй олон залуучуудыг тийм үү ажил орлоготой улсад бас татвар нийгмийн даатгал ингээд бүгдийн төлөөл явж идэв. Тэгэхээр яг адилхан компани охирлоо гэхэд яг адилхан нэг ард иргэдтэй адилхан охирлоо. одоо энэ дахин төлөлтийн төслүүд ч гэсэн ер нь бол ингээд нэг том 45 тэдэн гэдэг ингээд зарлцдаг тийш том компани орохоос өөр аргагүй юм өслөөд л үүсгэжтэй. Одоо тэгээд барилгын салбарын хувьд ч юм бол яг энэ гүйцэтгэл хийж байгаа компаниуд бол хэдий том компани авсан ч гэсэн ард нь энэ чинь яг гүйцэтгэж байгаа нь бол дундаж жижиг компаниуд л бүгд байгаа шүү дээ. Одоо би ч өөрөө барилгын салбарт ажиллаж исэн учраас харин тийм айгуу наачин зовлон тий мэдээд байгаа байхгүй. Одоо тэр утгаараа ингээд сэлбийн төлөлтийг анх хийлэхэд за төлөвлөлттэй зурагтай болох юм бол зөв. Хоёрдугаарт энэ шалгуурыг бас нэг блок барих боломжтой компани би дандаа нэг юм 10% өгч хүнд юм өгч ингэж төсөл аваад байна. Би нэг ингээд 5 айлын газар чөлөөлөд би бол одоо барих боломжтой байна. Санхүүгийн чадах байна. Ингээд зарим нь бол би 2-ыг барих чадaltaй байна. Ингээд төсөл болохоор дандаа 20-оор нь зарлчаад байна. Гэт тэгэхээр тэр хүмүүсийг бас орох боломжийг бас хангаж өгөх хэрэгтэй. Одоо нэг үе бол бид нар ч бас нэг барилгын салбараар барилгаа бариа сурчлаа шүү дээ тий. Бас хааны юу их алдаа оноогоос дүгнээ зэгнээд бид нар ч гэсэн тий алдаа оноо зөндөл гаргаж байна. Тэгээд яг хуу эхнээсээ яваад гадагшаа дотгошоо явсан жоохон дөрүүлж өмсурж ирээд бодвол тийм үү тэгээд өнөрдөө заагаад одоо бид нар чинь тийм л шүү. Барилга барих бол асуудал биш шүү дээ. Одоо юу гэдэг солонгос одоо 90-д онд явчаал тэгээд дүн төрж 2000 оны ихээр 3-4 онд ирэл ингээл анханасаа ахвалал хэв ашмал юу байна гэдгийг одоо эхнээс ахвалаад одоо зааж явсараа л өөрөө яг дунднаар жугсаж явсан одоо тэгэл 50 өрөөл одоо олон жилиг болцсон биз дээ тий. Тэгэл одоо нөгөө Делтагийн эрх ах маань ахвалал ярьжээ тэгээд хүмүүти ингээл одоо том компаниг тийм шүү дээ ингээсээ бодсон бидэрсний ялгаагүй ингээл сүүлдээ сайхан ч уулзлаа бүгдийг одоо бид дахиад төслөө харин тийм одоо нэг их багш болцсон байж тэр зөндөө олон компаниуд гарсан байна. Тэнд алдаж онж байна. Бид нар ч гэсэн өөрсдөө нөгөө төртөөгөө бас сайн ажил сураагүй учраас алдаа оноо зөндөө гаргаж байна. Гэтэ хамгийн гол нь төр хувьчлгээд нэг юм заагтай биш. Манайх шиг ингээ хувьчлгээл ч юм уу тэр ингээ цагдаа зэрэг нэг олон заагтай юм яриад л маш их олон юм дундор явлаа л да. Гэтэ нэг л юм гоод бие бинийг алдаа оноогоо ойлгодог тийм үү. Тэр нэг хүн алдчихаар гайхалж игшээл ах. Гуй яах вэ Монгол хүмүүс юу ажил хийж байгаа л ажил хийсүмдэн алдсан шүү дээ энэ чинь. Ажил хийхгүй хүмүүс л баахан хүн шүүмжлэл явна гэхээс. Тэгэхээр бол энэ дээр бол бид нар бодож байгаа байхгүй яг юу хийж чаддгүй тийм үү? Та бүхэн ч гэсэн бас ингээд төр захиргааны байгууллагаар бидэртэй үйлчлэгийн салбараар хэдүүл ажил хийхээр энэ заавч үүсгэх ёстойг л ингээд наан цангаад байхгүй. Бид юу хийж чадж байна? Бидний хийж чадж байгаа тийм үү? Та нарыг яг ямар байдлаар бид нар дэмжихээ? Дэмжиж хийхээс бас гадна аюулгүйс хариуцлагатай байх хэрэгтэй. Бид ч гэсэн бас яг адилгууны ялгаагүй зөндөө олон компани надаас ахуулаад ингээл алдаа оноо зөндөө саяны
өөрөө чиглэдэг шиг. Нуух юм бол баахгүй шударгал байхтай эрэгтэй хөрөөс асуудал зөндөө байж гэн эргэж гисэн бас өөрөө ингээ мэдээл яг энийг цэгцлэхийн тулд төрийн бус байгууллагуудыг аюу их чадваржуулах хэрэгтэй. Чадварчжээж нөгөө одоо төр хувийн хвшлэх гэдэг үстэй энэ хоёр аюу наалдах юм байлээ. Ингээд аюу их олон жил компани очоод наалдах гэр штэ төртөгөө наалдах бэрхшээлтэй. Ягаад тэгэхээр компани болгоны асуудлыг штэ төр ингээ шийднэ гэдэг бол нэг бүрчлэн шийдэх бол тун яригхтай. Тийм биз дээ. Компани зөвхөн өөрийнхөө юмыг ярина. Тэгэхээр л бол төрийн бус байгууллага болчоор чинь бас юу гэдгийг асуудлуудаа багцлж байна. ядаж нэг 100 компани төлөөдөд нэг юм ярьдаг чинь. Бас одоо яг өөрөө чинь яваад үзлээ шүү бид нар ингээл компаниараа ингээл төртэй харьцаа наазар ингээд үзэн наазар ингээл одоо янз бүрийн л асуудал байгаа. Зовлон тожил зөндөл байна. Гэхдээ энийг яаж болох юм бэ бид нар одоо анхнараас нөгөө те төрийн бус байгууллага бид нар ингээ та нар ингээ ч яг өнгөд бид нар барилгын нэгдсэн холбоон дээр одоо яг бидний үеийн залуучууд ингээд гаргалцсан байхгүй юу? Одоо яг зовлон жалгал дундуур явсан. Саяны за яг 2000 хэд оноос авахуулаад эхний үеэс авахуулаад барилгын хөгжлийг одоо бид чинь мэдэрч шин чинь. Яг яста яс махараад авахгүй нэг хадаа сатахаас нэг пум гэдэг юмыг солонгос бач сураал заяа. Тэндээс авахуулаад бүгдийг ингээд хийгээд тэгээ зөндөө олон компаниуд гарч байна. Сайхан явж байгаа залуучууд ч байж байна. Бурцсан залуучууд байж байна. Тэгэхээр энэ дээр бид нар нэг нэгэндээ тусалах гээд ч юм уу биш. Нэг нэгнтэй аягүй сайхан хамтарч ажиллах бид хөгжих юм байна л гэдэг асуулт. Тэгэхээр олон компаниуд биш. Төрийн бос яг бид нар би барилгасан нэгсэн холбооноос гадуур яваадсан байхгүй бас. Тэгж чад үгүй ер нь бүгдээрээ ингээд яг нэг хэв болж төртөөгөө нэг багцаар ойлгомжтой байхгүй бол нэг олон хүмүүс олон компаниуд тийм үү яваад ах чинь таантай шиг ачаалттай байхгүй юу? Компани болгондоо уулзсан гэдэг чинь асуудал. Тийм учраас хэдүүлээ бөөндөө нэг зангиж яваад бодлогын хэмжээнд нь нийслэлтэйгээ тийм үстэй ингээд одоо ям тамхтайгаа бид нар уулзраа олцоод тэгээ тэрнийгээ дагуу бид нар хариуцлага хүлээдэг эдийн жишгээрээ тэгэл юм болгоныг нийслэл тэгсэнгүү төр тэгсэнгүүгээ ингээд уйланд уурж байхаар бидэд аягүй сайхан хийгдэж байгаа нэг төрлийн бодлого ба шүү дээ. Бодлогынхаа үндсэн санаалбарын асуудлуудаа эренблээд тий ингээд өгчих юм бол багцлаад тэгээ шийддэг нэг тийм тэгээ бид нар чинь тэрийгэ хийгээл тий. Одоо хараа ажиллах хүчгээл гэж ярьж байгаа байхгүй. Маш сайн зохион байгуулалт хийвэл манай залуучууд аягүй чадвартай болцсон. Бид нар ингэж байгаа шүү дээ. Барилга дээр нэг 700 м квадрат барилга дээр заавч 30 40 хүн ажиллах хэрэгтэй гэдэг нэг юм юу байгаа байхгүй юу? Технологи гарч юм байна. Үгүй. Тэн дээр чинь одоо бид нар тийм биз дээ. Техник технологи гэж юм байна шүү дээ. Тэрийг олж хүний чадамж тийм биз дээ. Хүн бүгдийг өөрөөд гүөх биш. Одоо энийг аягүй сайн технологижуулах хэрэгтэй байхгүй юу? Технологи карт гэж юм байх хэрэгтэй тийм үү? Энийг хэдүүлээ аягүй гоё ингээд баталмаар авахгүй. Уул нь бол нөгөө орон корпорацийн хийсэн байхгүй уул нь бол тийг нөгөө делта тийм үндэсний бүтээн байгуулалтын корпорац гэж нэг юм технологи карт гаргасан. Зөв яг нөгөө одоо бидний оржсон пум одоо Европ пум гэх ч угсарчиг байлаа гэж одоо алюминиум пум гэл тийм үү? Дахиад дэвшилтэй юм ороодсон. Энэ дээр бид нар хашааны хаалганаас ороод барилгын хашааны хаалганаас орхоос ахуулаад нөгөө үүдний шалган тийм үү? Харуул дээрээс тийм үү? Нэвтрэгчшүүл авч орхоос ахуулаад бид нар хин хаана хүртсэн байх ёстой хин хаана. Тэгэхээр нөгөө хөлбөмбө хамгаалалт талдаа ч амар нэмэх зэгцэн асуудал гэсэн үг. Тэгэхгүй болохоор барилгын талбайдаа тийм биз дээ. Бид ч яг тэгээс сурчиж байгаа шүү дээ. Японоос олонсуудаас ч яг тэр эмх зэгцийн асуудлаар сурцсан учраас бид талбайн зохион байгуулалтыг бас тэгж хийдэг байхгүй. Тэгэхээр энийг бас нэг ингээд одоо юу гэдэг төрийн маань тийм биз дээ ажиллаж байгаа. Та нар яг ийм технологи, ийм карта яг ингэж байна. Тэгвэл хэн дуртай ямар нэгэн барилгын компани өөрийнхөө тийм үү мэргэжлийн бус хүмүүс заримдаа барилгын компани удирдах байгаа шүү дээ. Оо хамаагүй тэгж хийдэг. Нэг хальт малт буруу сурсан хүнээс өвөө сонсдог. Тийм биш байхын тулд бид нар холбоо бас энэ дээр ингээд юмуд ингээ хийгээ явж байна. Тэгээ та бүхэнтэй энэ талаар санал бодлоо солилцоод тэгвэл хялбархан ойлгомжтой тийм үстэй цэгцтэй явуул амар ахгүй юу. Бодлогын салбарт нэг үе одоо ажиллах хүчний хувьд бол цалин бол бас харьцангуй гайгүй шөөч ер нь хараа бүтээмжийн хуваар шүү дээ. Гайгүй өгөх хэрэгтэй байхгүй юу. Би бүр яг наадхны чинь гараа юудахгүй. Би өөрөө такси барьснаас дээр байж иж хүн тэнд ажиллана шүү дээ. Гэхдээ би өөрөө хараа самранд явснаас дээр байж иж тэнд хүн ажиллах хүчнээс тэгээд тэнд цалингийн системийн асуудал бас нэг үе бодвол харьцангуй ондоо. Яг би бүр шал ондоо хараа. Самар такси ярмаар гэх. Би нөгөө одоо энэ плескэ ч юм том бүтээн байгуулалт оруулж байгаа шүү дээ. Гадаас мэрэгчлэн ингээд ирдэг шүү дээ. Солонгос молгосод ирдэг. Тэгэхээр бид нар ингээд аюу их ингээ юм хийгээд тэгвэл цалингийн зөв бүр ийм байдаг. Тэгээ ямар сандаар би компани байгуулаад би солонгос компанид ажиллаж компани байгуулаад гарах. За ямар ч л яасан би Монгол одоо барилгачтай. За бусад залруу мэдгүй юм чи. Ямар ч л айгүй өндөр үнэлж. Монгол үнэлэмжтэй байх хэрэгтэй байхгүй юу? Өндөр үнэлэгдэх хэрэгтэй байхгүй юу? Айгүй сайхан тэднээс их маш их тойрч хийдэг юмыг бид нар айгүй хурдан бодоод хурдан хийдэггүй хэлбэрхнаар.
энийг хүртэл аюулсаа үнэлэх хэрэгтэй. Үнэлчих юм бол олон их гайгүй штэ. Би бинийг аюулсаа үнэл сурах юм бол заавалчгүй Монгол гэдэг бид бинийг аюулсаа үнэл сурах юм бол үнэхээр сайн ажил хийдэг. Бүгд чин сэтгэлээс би тийм залууч би өөр аюулх ингээд дунд нь ингээд ажил суучаас мэдэрдэг байхгүй мэднэ. Одоо тэр нөгөө та хабрид Батэрдэнтэй хамтарсан төслийн тухай ярьж ирсэн. Яг энийг ингээд үйлдвэрлэл болгоод явуулахад одоо юу дутагдж байгаа вэ? Тэндээс нэг юм харсан. Ер нь бол энэ төсөл хэрэгжих боломжтой юм байна. Тэгээд санхүүжилтийн механизмаа зөв хийгээд дээрэс нь манай хийж байгаа компани бас массаар хийх ийм чадамжийн хувьд томрох хэрэгтэй юм байна тий. Одоо эн чинь Жижигхэн багахгүй багч өөргөө том барилгын салбарт үйл ажиллагаа ингээд нийтээр массаар хийх чинь арай өөр бүтэц зохион байгуулалттай байх хэрэгтэй, чадамж өндөр байх хэрэгтэй. Тэгээд тэр чиглэлд бол бас тодорхой хугацаанд бэлтгэх шаардлагатай байна. нөгөө таны хэлдэг шиг үйлдвэрлэл нь тийм ээ. Үйлдвэрлэл нь явуултаа тий. Найдвартай явуулах тий. Ингээд энэ чиглэлдээ бас компани бас өгч шаардлагатай байна гэж харж байна. Нэг л компани хийгээд авах юм уу? Эсвэл 10 компани зээлцээд орох юм уу? Яг үнэ. Тэгээд нэгдсэн бас төлөвлөлт хэрэгтэй. Тэнд ингээд зүгээр дандаа нэг айлын газар чөлөөлөд байж болохгүй. Зураг төслийн төлөвлөлттэй гудамж Ерөнхий төлөвлөгөөр нь л тий. Төлөвлөгөө маань бас тодорхой байх хэрэгтэй. Тэгжээж ингээд явах юм бол ер нь бол төсөл хэрэгжих 100 боломжтой байна гэж бодож байна. Дээрээс Тэр нөгөө 800 иргэн дус айгуу тустай. 800 айдын төлөвлөлт хийгдсэн байгаа гэдэг чийсэн шүү дээ. Тий. Тэр нь болохоор Баян шүү дээ. Тэр нь Баян шүү шараад 2 дээр. 462 нь Баян шуун дээр 338 нь шараатан дээр. Тэгэхээр одоо үн үртгэхийн хувьд зай талбай хувьд ямархуу За энэ ногоон орон сууцны хувьд бол юу штэ 800 айлын хувьд бол Баян шууных нь метр квадратын нь 3 сая төгрөгөөр батлагдсан. Шараатных нь 3 сая 350-аар батлагдсан. Хоёулаа 5 давхар, 8 давхрын орон сууц. Яг нөгөө олон улсын ээж ногоон стандартын шаардлагыг бүрэн 100 хангаж барьсан. Ашигласан материалууд нь байгаль орчин дээлтэй сертификаттай. Дээрээс дулааны алдагдал багтаа саарл усаа ашигласан. Нарны эрчим хүчийг бас ашигласан. Ашиглалтын зардал багтаа ийм орон сууц гэсэн. Тэгэхээр энэ маань ногоон орон сууцны сертификаттай авчихсан ийм барилга. За хабрид хаусны хувьд бол яг сая энэ нөгөө өнгөрсөн хэлх айл хаагдаад барилгын материалын үн өсөөд яг тэр үеэр бас таарсан. Тэгээд ерөнхийдөө метр квадратын үнэлгээ нэг 2 сая 500-аас 3 саяын хооронд гарч байгаа. Энэ бол тухайн барилгын зүр босч байгаа өртөг болж байгаа. Тэгээд энэ маань цаашдаа ашиглалтын зардал байхгүй. Зөвхөн цахилгааны зардал өвөл сая 8 айл дээр хэд нэг айл 100,000 төгрөг бүх зардал нь ороод ус цахилгаан бүх юм нь ороод 100,000 төгрөг зардал гарч байгаа шүү дээ. Та урилуулж авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Ажлын амжилт. За ажлын